Одмондөр сувх тавтаа морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц үх Адранер нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай FS Construction-ы Morton Residence болон архитай хадгалаад 100 сая эзэн болоорой архи банк ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одмонд радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За одоо өнөөдрөөс одоо 2025 79 он. Одоо 1979 онд байхгүй юу? Одоо 80 он гэхэд чинь 45 жилийн өмнө байна шүү дээ, тий. Тэгэхээр чинь 5 45 6 жилийн өмнө Узбекистаны нөгөө Самарканд гэдэг шүү дээ, тий. Самарканд хотод энэ Аз болон Африкийн орнуудын ардын урлагийн симпозиум гэж зохион байгуулагдаж байгаа байхгүй юу? За энэ симпозиум гэдгийг одоо манайхан хэлэлцүүлэг гэж орчуулах байх. Магадгүй нэг юм чуулга уулзалт гэсэн юм үү, тий. Тиймэрхүү байдлаар орчуулах байх. Ер нь бол утга нь юу юм гэхээр Аз болон Африкийн орнуудын шүү. Ардын урлагийн симпозиум гэж байгаа. Ардын урлагийн. За энэ дээр манай одоо өнөөдрийн гол дүргэгдэд байгаа энэ ховрхон заяах хүдэр хоолойтой энэ Дагерэнз гэдэг хүн өргөдсөн байгаа юм. За ийшээ манай хоёр хүн очсон. Жамцын Бадраагаа энэ хоёр хамтдаа очсон байгаа байхгүй. За тэгээд халах ардын туйлсын нэгэн хэсэг болсон хөхөө намжлын дом гэж байдаг шүү дээ, тий. Хөхөө намжлын домгийг Самаркандын тэнгэр дор хөнгөнүүлсэн байгаа байхгүй. Тайзан дээр тоглож ийн гэсэн үг. Тэгсэн чинь тоглоод дуусныхын дараа одоо ингээл тэр тэнд одоо цуглаанд ирсэн те чуулга уулзалтанд ирсэн орнуудын хүмүүс ингээл уулзсан ярилцсан нь шүү дээ. Тэгсэн чинь тэр дундаас Канадын хөгжим судлаач ирээд Дагерэнз хон энэ морин хурыг нь үнсээд тэгээд сөхрөн адис авч ирсэн гэж байгаа. Тийм. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ яг энэ хүний одоо намтар түүний энэ улсад бүтээсэн энэ үнэт зүйлийн талаар ярих гэж байна л да. За Дагерэнз гэдээ хэлэхлээр манайхан ер нь бас мэдэндээ. Одоо зарим хүмүүс болохоор жүжигчин талаас нь мэдэх бах. Зарим хүмүүс бол дуу оруулагч талаас нь мэдэх бах. Гэхдээ өнөөдрийн ярих сэдв энэ хүнийг дахиад илүү бас таниулсан тийм гоё дугаар байх бах. За Монгол улсын ардын жүжигчин Нямын Дагерэнз гэдэг энэ хүн 1930 оны намар Дундгов аймгийн Өлзийд сумын нутаг Дил уулын дунд бие хонгор хайрхны баруун хойно оршдог энэ тооройн бууцанд их самб болон эцэг нэмийн 2 дахь хүү болон мэндэлсэн байгаа. За төрсөн өдрөө бол өөрөө 1930 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэж хожим авсан иргэний үнэлэхээр тэмдэглэн бүртгүүлсэн байт юм байна. За Дагерэнз гэдэг нэрийг болохоор төрөөд удаагүй багт нь нутгийн гүртэн багшийн одоо заллагаар ирээд байсан Чойжл ламтай хайрлсан гэдэг. За энэ гүртэн багш гэдэг ямар ч тань хэр гүртэн гэдэг нь өөрөө энэ чойжин буудаг одоо тийм одоо чадaltaй гэх юм уу те ийм одоо лам хувраг байдаг багш нар байдаг л байж лээ те тэгэнгუთ тэр нутагт нь ийм 3 гүртэн байдаг байсных нь нэг нь гаднаас ийм чойжл гэдэг ламыг өрсөн байгаа байхгүй. Тэгсэн тэр лам нь ирээд Дагерэнз гэдэг нэрийг өгсөн байгаа энэ хүүд. За тэгвэл Гомб гүр гэдэг бурхны дөрвөн хамгаалагч байдаг. Дагуулынх нь нэгнийх нь нэр чойжл ламаас хайрлсан энэ бурхны нэрийг хүртээд удаагүй байж идэл хүү гэрээсээ төөрөөд алга болцсон юм байна л да. Сандрахсан гэж аваагаа. Тэгээд араас нь эргэж олж авчаад за юу болсон яасан ийсэн гэхлээр ер нь жоохон нөгөө нэр нь хүндэтсэн байж магадгүй те. Гээд давхар яг даширэнцэн гэдэг нэрийг өгсөн юм байна л та. За тэгээд нөгөө 1933 болон 1944 онд хүн амын тоолго хийгдэхэд тэн дээр нөгөө нэг хүүгийн чинь даширэнцэн гэдэг нэрээр бүтгсэн байгаа байхгүй. Гэхдээ хаалтанд Дагерэнз гэж нэрийг нь давхар бичиж явсан байт юм байна лээ. За ингээд 38 онд болохоор Өлзийд сумын Дундгой аймгийн Өлзийд сумын баг сургууль нэгж байна. Энэ баг сургуульд хамгийн анхны сурагч нь болж орсон баг. За ингээд ер нь бол баг сургуулийг дүүргэсэн. Ингээд энэ хүний одоо нөгөө боловсрол эзэмшиг гэдэг юм ба те. Ингээд дүүрсэн. Баг сургууль дүүргээд цаашдаа сургууль сураагүй гэсэн үг. За түүнээс хойш 18 нас хүрээд буюу 1948 оноос 1951 он тухай чинь 3 жилийн цэргийн алба байгаа шүү дээ, тий. 51 он хүртэл Улаанбаатар хотод сонгондох цэргийн ангид алба хаасан баг. Тэгээд цэрэгт байхдаа манай он бол нэлээд бас хөдөлгөөнтэй ир байж таарсан. Тэгээд ямар сандаа одоо тухайн он жавууд нь гэх юм уу те тэр үедээ болохоор Марзан шовгор гэдэг нэртэй одоо хочтой байсан л байгаа байхгүй. За ингээд цэргээс ирээд буюу 1951 оноос 1957 онд Өлзийд суманда янз бүрийн ажил эрхэлж исэн. Хажуугаар нь сайн дурын уран сайханчдын тоонд бас ордог байсан гэж байна. Ихэвчлэн дууны болон хуурын ганц нэг үзүүлбэр номер үзүүлдэг байсан байгаа байхгүй тухайн үед. Одоо энэ үнд чи ямар нэгэн тийм урлагийн сургууль Монгол гэсэн юм байхгүй те. Ээж нь сайхан дуулдаг. Ээж нь ингээд хон дуургандаа явж байхдаа ч юм уу хүүгээ дагуулад явна. Ээж нь дуулдаг. Тэгээд ээжийнхэн дууг дагаж дуулж сурсан. Ер нь юм байдаг. Устдор бол ийм урлагийн ямар ч тийм юу гэдэг байх юм уу. Сурсан мэдсэн гэдэг юм заавар авсан юм байхгүй байхгүй. За ингээд байж л одоо нөгөө сумандаа цэргээс ирсэн байж байгаа шүү дээ, тий. Тэгээ тэр үед яг нэгдэл мэгдэл гэдэг одоо нэгдлийн мал аж ахуй гэл тий. Тэгээд нөгөө баригаад хувааглаад ингээд малт юм байл. Тэгсэн чинь манай он 2 дугаар 5 жил гэдэг нэгдэлт нь хончин байгаа юм гинэ. За тэгээд аймгийн байжсэн чинь аймгийн одоо соёлын ордноос нь найруулагч
найруулагч нь одоо ингээд сумдуудтай ирээд тэр авд байгаа одоо нэг авьяастын тодруулаад те тэгээд аймгийнхан театр руу татдаг ч юм уу те ингэж хүм хамаа бүрэлдүүлдэг байсан байгаа байхгүй. Тэгж яхад аймгийн соёлын ордноос нь найруулагч ирээд кинон тоглох хүн шалгаж авч ийна гэд ирсэн юм байна л да. Тэгсэн чинь манай уул нь хончин байгаа шүү дээ. Гэтэ яг хуу дахиад очисон байгаа шалгуулах гээд. Тэгсэн чинь шалгуулаад одоо ингээд явцсан чинь тэр шалгаснаас нь хойш сарын дараа аймгаас нь дуудаж ийн гинэ. За дагирын зэдэг хүн тэнцсэн шүү хүрээд ирээрэй гэсэн баг. За тэгээ манай хүн чинь нөгөө нэг ийш тийш шилжилтэлхэн хийхдээ заавал нөгөө намынхаа дарга маргад ч юм уу те үүрийн даргач гэдэг юм уу тэр хүмүүстэй очиж хэлнэ. Тэгээ даргадаа хэлсэн чинь дарга нь за яв чамааг одоо дуудаж байгаа бол явахаас яах вэ? Малыг ч одоо өөр хүн шилжүүлэхээс гэх. Тэгээ манай хүнийг одоо аймаг руу театр руу явуулсан байгаа. Ингэж аймгийнхаа клубт манай хүн туслах жүжигчин болж эхэлж байна гинэ. За тэгээд ер нь бол энэ нь одоо нөгөө урлагийн замд орж байгаа анхных нь одоо гიშг одоо зам гэх юм уу те ингэс. За ингээд аймгийнхаа театртаа бол ирээд манай хүн чинь одоо туслах жүжигчнэр орцсон байгаа. За энэ театрыг бол яг одоо бид нар Дундгуй аймгийн театрыг болохоор Төв халахын дуулалт жүжигийн театр гэдэг нэрээр мэдэх баг. Төв халахын дуулалт жүжигийн театр гэдэг нэртэй. Анх бол 1942 онд 10 хантай юм том улаан гэр бариад анх үйл ажиллагаагаа эхлүүлж исэн юм байна л да. Одоо тэрийг нь болохоор одоо соёл урлагийнхаа үйлчлэгийг эхлүүлж байгаа. Одоо анхных нь тэр гэр бахна шүү дээ. 42 онд эхэлж исэн. За сүүлд одоо 2008 он гэхэд энэ Хөдлөмрийн Баатар Зуны малаа дуучин Нор Банцдын нэрмжт болж исэн. За тэгээ сүүлд бол одоо яг энэ Төв халахын дуулалт жүжигийн театр гэдэг нэртэй болцсон байгаа. Энэ Дундгуй аймгийн театрт маань одоо аймгийнхан театрт туслаж жүжигчнэр ирж байгаа байхгүй. За тэгээд эндээ бол бүр 6 жилийн хугацаанд ажилласан байдаг. За тэгээд энэ аймгийн театрт чинь тэр үед олон концерт зохион байгуулагдсан те жүжигч тоглоно. Манай он бас дуулна, өөрөө хуурдна, мориор тоглодог. Тэгээд говь нутагтаа соёлын үрийг тарьж явсан. Энэ цаг үеэс ахуулаад манай он чадвар гэдэг те авьяас гэдэг юм а ирлэж хурцлсан үнэтэй сайхан цаг байсан шүү гэж өөрөө дууланд дурссан байдаг. За тэгээд 6 жилийн хугацаанд аймгийнхан театрт ажиллахдаа 30 орчим жүжиг тоглосон. За тэгээд Цэрэмпэл сугуур гэх мэт авьяаслаг найруулагч нартай тус театр жүжигээрээ бас алдартай байсан. Мөн зарим жүжигийнхаа зургийн ажлыг бас манай өөрөө хийж гүйцэтгэдэг байсан гэж байгаа. Давхар хинч одоо эн чин заа зургаагүй шүү дээ. За тэгээд дагирын урлагийн гавьжтгэлтэн энэ сугар найруулагчтай тун ойр дотн хөрлөж олон жүжиг концерт ажил арга хэмжээнд оролцож явсан бөгөөд өөрөө болохоор надтай учирсан авьяаслаг найруулагч маань урлагийн тэнгэрт хөлийг мань дөрөөнд гарыг мань ганцхан түргсэн хүний нэгэ гэж энэ хүнийг дурсдаг. За энэ эс сугар гэдэг найруулагч болохоор Сумьягийн сугар гэж найруулагч. Энэ сугар найруулагч маань бол одоо бид өөрөө маш гоё даруухан хүн байсан гэж манай эргэн тойрны хүмүүс хэлж байна. За тэгээд бид нар бас нөгөө нэг Болд Эрдэнэ гэж жүжигчин байгаа шүү дээ, тий. Болд Эрдэнэ жүжигчний маань аав нь тэгээд Болормаа гэдээ бас жүжигчин байдаг. Энэ хүний аав нь энэ сугар гэдэг найруулагч. Маш олон юм хийж бүтээсэн ийм хүн байдаг. За тэгээд манай хүн ч одоо аймгийнхан театрт Нацаг дөржийн 30-та 3 жүжигтэй шүү дээ тий. Балган ноён тоглодог байсан байгаа. Тэгээ өөрөө их юм хөмсөгтэй нүд хөмсөг болсон хүн юм байна л да. Тэгээд сахал махлан ч их гоё зогсон. Тэгээд хүмүүс ярихдаа одоо бас урлагийнхан маань ярихдаа ч гэсэн дээ тий. Их гоё ширвээ хөмсөгтэй, их гоё балганы дүр тоглодог байсан гэж дурссан байгаа. За тэгээд 70 худ жүжигийн одоо бэлэн сэнгийн дүр гэх мэтчлээ ингээд ер нь бол Нацаг дөржийн бие биш жүжигийн туслах дүр гэдэг ингээд яг тэр 6 жилийн хугацаанд байхдаа бол аймгийнхан театрт ажиллаж байхдаа бол маш их одоо юм хөгжиж одоо дэвшсэн ийм юм болж ижил тэ. Тэгсэн чинь яг гоо тэр үед бас Улаанбаатар хотоос нэг найруулагч ирсэн байдгийн. Одоо энэ дээ сугар гэдэг тэмдэглэсэн байгаа. Миний бодлоор л энэ эс сугар гэдэг Сумьягийн сугар гэдэг найруулагч байж магадгүй. Түүнтэй хамт Чимэд тосор гэдэг ард жүжигчин Чимэд тосоргоо ирсэн байдаг. Тэр хоёр болохоор тэр сугар найруулагчийн нөгөө дипломын ажлыг хамгаалах гэж тэгээд нэг аймагуудад одоо томилогддөг юм уу те. Тэр театр дээрээ тэр театрын уран бүтээлчтэй хамтаад дипломын ажлаа хамгаалах том жүжигээ хийдэг юм байна л та. Тэгэж ирэхэд энэ хоёр хүн бас танилцсан ойр дотн байсан байж магадгүй. За ямар ч гэсэн ингээд аймгийнхан театрт болохоор өөрөө энэ 6 жилийн хугацаанд бол одоо туслах болон гол дүрдтэй. Тэгэл дуулал одоо юу гэдэг концерт тоглоход дуулах молох гэдэг ч юм уу. Энэ болгоноор өөрийгөө хуцалж явж байгаа. За ингэ байжсэн чинь 1959 онд Монголын залуучууд оюутны анх дугаар их наадам гэж том наадам зохион байгуулагдаж байгаа. Энэ наадам яад юм бэ гэхээр ер нь бол одоо ингээд бүр эд ис болгонд шалгуур явуулж яана гэсэн үг байхгүй юу? Одоо Монгол улс чинь одоо яг ардын урлагийн ч гэдэм энэ урлагийн төрлийн авьяаснуудаа шалгаруулж гаргаж ирэх гэж байгаа. Эхлээд нөгөө баг гэж байна те. Баг дотор нь шалгаруулалт явагддаг. Багаас тэнцээд гараад ирэх юм бол сумандаа очино. Тэгэнгүүт багуудаас ингээд шалгарсан хүмүүс сумандаа ирээд сумандаа ингээд бүтэн шалгаруулалт нь явагдана. Тэгэнгүүт сумаас ч ингээд нэг аймагч одоо 10 хэдэн сум 20 сумтай гэдэг ч юм уу те. Сум болгоно шалгарсан улсууд чинь аймаг дээр ирээд тэгээ аймаг дээр шалгаруулалт нь явагдаад тэрнээс гарч ирсэн нь улс руу ирдэг ийм том шалгаруулалт байхгүй. Тэгээд энэ шалгаруулалт чинь анх яг 1959 онд анх удаа зохион байгуулагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ шалгаруулалтанд оролцоод эхэлж байгаа.
За хоёул хамтран хэлчих ярьч те. За тэгье. За. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын өрөөтэй Мөртөн Резиденц ивенттгэж байгаа. За 100% ашиглалтанд орсон 2 дугаар ээлжийн 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө 252 айлын бэлэн байрыг санал болгож байгаа. За Мөртөн Резиденц нь ус цэвэршүүлэх нэгдсэн системийг төслийн хэмжээндээ суйрлуулсан. За барилгын стандартаар тагт буюу балконы талбай 30% тооцох стандарттай байдаг бол за энэ төслийнхэн маань бүх балконыг буюу 100% тооцоогүй бэлэг болгон өгж байгаа юм байна. За мөн B1 B2 давхартай айл бүрт хүрэлцээт тав зогсоолтой нийт 375 айлд 430 зогсоол төлөвлөсөн байгаа. За бодитоор харахад хажуу талын барилгынхаа цонхуудыг хаахгүй зорилгоор 45 м-ийн зайтай юм хол зайтай баригдсан байгаа юм байна. За мөн дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай үйлдвэрлэгч Дайн улсын алдарт компани брэндтэй хамтарч ажиллаж байгаа. За мөн лифт орц гарцын хэсэг нэг хэмд буюу шатаар дэшээ дошоо гарах юм да хүндрэл байхгүй. За энэ нь болохоор мэдээж тусгай хэрэгцээтэй хүмүүс тэрэгтэй хүүхдүүд за мөн хараагүй хүмүүстэй юм маш нэм дөнгөг болдог те амар байдаг тийм ээ. За мөн фасад нь өөрөөсөө гэрэлтэй гэж байгаа. За тэгэхээр энэ бол гадаа шүн бол ихгүй харагддаг гэсэн үг. За энэ төсөл маань зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанх хойно байралтай. За борлуулалтын алба болон загварын байрнууд нь тэнцэнэ байж байгаа. Очоод ямар материалаар баригдсан, дотор нь ямар материалаар дүүргэлт хийсэн ч гэдэг юм уу. Бүгдийг хараад биеэр ингэж үзэх боломжтой. Тийм загварын байрнууд нь яг хажууд нь байж байгаа. За та бүхэн энэ хотхныг сонирхож байвал 76 тэгтэг 67 дугаар утсаар холбогдоод за өөрөө очиж үзээд авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд Монголын залуучууд оюутны анх дахь наадам 1959 он зохион байгуулагдж байна. Энэ зөвхөн урлагаар биш л те. Энэ бас нэг спорт орсон байдаг. Урлаг спорт хоёулаа хамтдаа. Тэгээ одоо зөвхөн ерөнхий байдлаа ойлгомжлолт өгье гэх юм бол те. Одоо Монгол улс чинь 21 аймагтай 330 гаруй сумтай гэж байгаа те. Тэгвэл 330 гаруй сум дотор чинь хэдэн баг байх вэ? Нэг суманд хэдэн баг байх вэ те. Тэгэхээр чи ингээд бүр хичнээн багуудаас шалгарсан ингэж яриад баг болгоно сум дээрээ сумаас аймаг гээд аймагаас хот руу ирнэ гэхэр чинь бүр маш өндөр шалгуураар өстө бүр явж үнэхээр шалгасанд гарч ирнэ үстэй. Ер нь бол ингэж бодогдож байна. Иргэн бүрийг шалгасан байна. За бараг л те. Баг болгоноос гэхэр. Тэгэд яг энэ үед чинь нэг спорт давхар зохион байгуулагдаж байна шүү дээ те. Тэгээ бид нар урд урдны бас Монгол бүхэн гайхамшигтэр ярьжсэн шүү дээ. Дөнгөж саяхан хийгдсэн Чойжлийн Бээжин аваргын тухай бас яг энэ чинь бас юм Монголын залуучууд оюутны наадмаар цол авдаг шүү дээ. Дурдах юм бол дарийн дамдаа аврах гэхэд чинь энд чинь яг аймаг одоо хотоос шалгарсан нийт 37 бүх шалгардаг байхгүй юу? Спортын төрөлд нэхэд л бүгдээр тэгсэн чинь дарийн дамдаа аврагын чинь 35 даваад нэгдүгээр байранд ороод алтан медаль авдаг. Тэгсэн чинь Чойжлийн Бээжин аврагч чинь болохоор 32 давдаг. Тэгээд Лувсан Чимдийн Сосор Барам гэдэг энэ хүн болохоор 32 даваад 3 дугаар байранд ордог байхгүй юу? Тэгээд энэ үед болохоор маш ингээд том зохион байгуулагдж байгаа учраас эдгээр дээрээ шууд улсын цолуудыг өгсөн байдаг. Одоо жишээлбэл 32 давсан Бээжинд улсын заан цолыг өгдөг байхгүй начин байсан. Заан цолыг өгдөг гэх мэтчлэн. Ийм том ер нь бол одоо нэр хүндтэй аль биесний юм арга хэмжээ байхгүй. Наад гисэн чинь энэ дээр ингэсэн юм байна. Аймаг сумаас нь шалгарсан нийтдээ 450 гаруй хүн одоо тэр аймгийн театрт нь ирж байгаа байхгүй. Одоо сумдуудаас нь шалгараад 450 гаруй хүн шалгараад Дундгой аймгийн театрт ирсэн гэсэн үг. За тэгээд 1959 оны 6 дугаар сарын 1-ээс 2-ны өдрүүдэд Дундгой аймгийн залуучууд анх дугаар их наадам нэртэйгээр зохион байгуулсан тэндээ. За эндээс шалгараад алан хүн шалгаруулад Улаанбаатар хотод болох их наадамд оролцохоор болж байгаа байхгүй. Тэгэхээр чин 450 хүнээсээ 70-ыг шалгаруулна гэсэн үг. Бас л том шалгаруулалт явагдаж байгаа зү тэ хатууч байх бах. За ингээд эдгээр хүмүүс дотор манай залуу жүжигчин Дагэрэнц багтаж байгаа. Тэр даалт дотор. Шалгарсан хүмүүс 59 оны 7 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд нийслэл хотод болсон их наадмын уралдаан тэмцээнд оролцохоор болж байгаа. Яг нэг наадмын одоо юун дээр чинь бас давхар концерт нь явдаг шүү дээ, тий. За ингээд энэ наадамд бэлтгэхийн тулд аймгийн театраас уран бүтээлийн 1 сарын чөлөө аваад хөхөө намжлын домгоо нэлээд чамбаа бэлдсэн байгаа өөрөө. За тэгээ бэлтгэхдээ нутгийн хөгжчүүлээр явж өнөөх домог одоо энэ болгоны чинь сайтар асуугаад судлаад тэгэл нэг аялга болон морин хурын татлаг гэд олон зүйлсийг нь судалж яг өөрийн гэсэн хөхөө намжлын домгийг бүтээж чадчих байгаа байхгүй. За тэгээд үүнийгээ бариад одоо хотод ирж байгаа гэсэн үг. За ингээд 59 оны 7 дугаар сарын 11-ээс 13-ны өдөрт нийслэл хотод болсон их наадмын уралдаан тэмцээнд урлагийн төрөлд жүжигчин Дагэрэнц хөхөө намжлын домгоороо алтан медаль тэгээд дипломоор шагнуулж байгаа. Өөрийн гэснийг гаргаж ирж байгаа байхгүй. За тэгсэн чинь үүний араас тэгээд эн чинь нэг төрүүлээд алтан медаль авч байгаа шүү дээ, тий. Тэгээд эндээ үлдээгүй. Эргээд аймгийнхын театр руу явж байгаа. Тэндээ очиод уран бүтээлдээ оролцоод ингээд явна. За тэгэхээр дараас нь болохоор 1963 онд Монголын залуучууд оюутны 2 дугаар наадам зохион байгуулагдаж байгаа.
За тэгсэн чинь энэ наадамд болохоор Дундгой аймгийн соёлын ордны жүжигчин анхдугаар наадын алтан медальт залуу 2 дахин ирж говь нутгийнхаа дунд яригддаг уулган шарын домог гэж байдаг. Одоо манай эн чим үндэсний одоо нөгөө өв байгаад шүү дээ тий. Энэ уулганыг хийж гэнэ гэсэн. Уулган шарын домгийг магтаал болгон аялгуулан уншиж мөн л алтан медаль хүртэж байгаа. За тэгэхээр энэ 50 болон энэ 60 он зохион байгуулж байгаа энэ анхдугаар наадмуудад яг энэ урлагийн одоо ардын урлагийн гэдэг юм уу те энэ төрөл маань ямар үн цэнтэй байсан бэ гэдэг нь харагдаж байгаа бох те. Тэгээ нөгөө нэг эн чин одоо зүгээр л тухайн үедээ байгаад цогоогдсон нийтийн дуу муу бол биш шүү дээ. Одоо өөрөө гэхэд 50 60 жил гэдэг юм уу 100 жилийн настай гэдэг юм уу амнаас ам дамждаад явагдаад ирсэн энэ зүйлийг урлагийн төрөлтөө морин хурдаагааслуулаад хадгалж авч байгаа. Туйл хайлах гэдэг ч юм уу те ийм төрлүүдээ илүү үн цэнтэй болгож байгаа л хэлбэр юм. За ийм том агуулгаараа эн чин яваад байгаа байхгүй. Дахиад хоёр дахь ирээд алтан медаль хүртсэн заяа. Тэгсэн чин нөгөө нэг 63 он цохиогдоод энэ дээр ч манай эхнийх дээр болохоор хөхөн амжилтыг яваад хоёр дээр уулган шарын дамгийг явуулчихж байгаа шүү дээ тий. Ингээд алтан медаль авцсан. Одоо энэ манай соёлын ордон л баг л та. Энэ дээр нөгөө нэг медаль авсан хүмүүс чинь концерт тоглох гээд үү зайгүй бэлтгэлтэй бочинжсэн гинэ. Одоо тэрийг тоглох гээд. Тэгсэн чин гадаа нэг хүн ирдсэн байна. Чамайг дуудаж ийн гэд нэг хүн дуудсан юм шиг баг. Тэгээ хаана гэсэн нэг давхарт байгаа гэд. Тэгээ манай буугаад очсон байгаа байхгүй. Тэгсэн чинь огт танихгүй хүн байна гинэ. Нэг том биетэй бүдүүн хар хүн зогсож байна. Тэгснэ. За сайн байна уу? Та надтай уулзах гэсэн үг бол манай асуусан чинь. Тийм байна. За хөө гэр чи хаана уу гэж асуусан. Тэгснэ залгуулад хуур чи хаа байна гэдэг. Морь уурыг асуучихгүй хуур чи хаа байна гэсэн чинь. Хуур энд байгаа. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь. Явнаа хөө. Одоо явна гэдэг. Намаа дагаа яв гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дагуулснаа яах гэж гэсэн чинь их тэнгэрийн ам руу явна гэдэг. Даргад очиж тоглол гэдгсэн гэж байгаа. За энэ болохоор өстө пал хидл аваад явчихж байгаа сте тий. Яасан гэсэн чинь манай одоо тухайн үеийн төр засгийн удирдагч болох Жамсрангийн самбуу дарга. Жамсрангийн самбуугаа болон бусад сайд нар бүр томчууд бүгдээрээ нийлцсэн тэнд их тэнгэрийн амд хүлээж ийн гинэ. Тэгээд саяны дээр уулган шарын домыг тоглосон хүүг аваад ирлсэн юм шиг байна. Тэгээ манай морь уур аваад очиод тэд сайд дарганат бүгднийх нь тоглож байгаа байхгүй. За тэгэл өстөө нөгөө бүх сайд нар чин суудсан том дарга нар суудсан тэр дунд нь Жамсрангийн самбууг төрийн тэргүүн суудсан байгаа ш. Тэгэхээр төрийн тэргүүнийхээ өмнө очиж тоглож байгаа гэсэн үг байхгүй. За манай хүн чинь уулган шаргийн домгаал явлаа гэж байгаа. Араас нь бас нэг юм явсан санагдаж нэгэд өөрөө мэдэхгүй байгаа. Тэгээ буцах болоод тэгээ нөгөө нэг авчирсан хүн эргээ театрт нь хөргөж өгөхөр болж ийн гэсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр дундаас нэг дарга нь босч ирж ийн гинэ. Босч ирснээр 5 хушуу малын магтаал хий. Адууных, тэмээнийх, одоо өхрийнх, ямааных, хоньных гэд бүгднийг одоо хий. Гэл тэгснэ 5 хүн дээр нь ингээд айгүй том ширээмээрээ засаа 5 хүн авцсан байгаа шүү дээ. 5 хүн дээр чихрээс нь аваад нөгөө нэг гончтой гоншных нь өстө карма марма өмнөдний карма марма түнтгээд л хийгээд бүр явж чадахгүй болтон чихэр хийж гинэ нөгөө хүн чи бас айгүй хөөрхөн хүн байгаас нь тийм. Ингээл хийгээл тэгэл нөгөөд чи манаа санаа зовоол ингэж ингээл өстө баярснаа илэрхийлж гэнэ гэсэн үг байхгүй юм чи. Тэгсэн чи энэ хүн хин юм бэ гэхээр Монголын дүгүр сүрэнгээд тухайн үед яг буюу 1962-оос 1963 онд гадаад явдлын яамны 1-р орлогт сайд байсан энэ хүн байгаа байхгүй. Тэгээ босч ирэл ингээ баярлал ингээл гэж. Тэгэл өвгөн дарга жаахан нөгөө нэг хамт авч явсан хүн эргүүлээ театрт өргөж өгч байгаа байхгүй. Тэгэхдээ өвгөн дарга бас л жоохон өмөлдсөн шүү л гээд. Тэгээ яг нэг уулган шар шүрмсөө огтлуулсан шархтаа болоод хөвчээсэн яг тэр хэсэг гардаг. Яг тэр хэсэг дээр самбууга бас л өмөлцөөл ингээ сонирн болоод байсан шүү гэж ярьсан байна. Ер нь бол манай хүн ингэж одоо төрийн тэргүүнийхээ өмнө уулган шараа хайлж исэн тухай өөрөө дууссан байдаг. За тэгээд ингээд нөгөө нэг энэ чи төрүүлээд ирээд ингээд наадамд оролцоод буцаад ингээд дахиад ирээд наадамд оролцоод төрүүлээд ингээд буцаж байгаа шүү дээ тий. Ингэх үеэрээ яг нөгөө нэг Монгол кино үйлдвэргээд тийм газар байдаг тий. Тэр газрыг очиод нөгөө таньж мэддэг хүн дотор нь байхгүй учраас хайсараагаа сургуулсараа гадаа нь очисон байгаа байхгүй. Тэгээд очихдоо зүгээр гаднаас нь харчаал орч чадахгүйгээр гаднаас нь харчаал тэгэл үзчихэл буцсан байгаа байхгүй. Тэгээ сэтгэл нь ийшээ байгаад шүү дээ тий. Ингээ буцсан. За ингэхдээ бол дөнгөж 33 настай баг. За тэгээд эргэж ирээд нөгөө нэг аймгийнхан театрт иргээд ажиллаж байгаа шүү дээ. Ингээ байжсэн чинь нөгөө яриад байгаа суур найруулагч юм шиг байна. Суур найруулагч өөрийнхөө дипломын ажлыг хийх гээд тэгээд тэр дипломын ажил нь болохоор Дэнлүүний баяр гэдэг жүжиг тавихаар болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд Дундгой аймгийн театртаа ирээд одоо уран бүтээлчдээр хамтраад энэ Дэнлүүний баяр гэдэг жүжиг тавихаар болж байгаа. Тэгсэн чинь тэн дээр нь давхар хамтдаа ирж байгаа хүн нь болохоор нөгөө ардын жүжигчин Чимэд Осрууга. Бид нар яаж мэдэх юм гэхээр нөгөө хүний сайхан сэтгэл гэх кино байдаг. Тэн дээр нэг юм ус жигүний тухай гардаг. Яг нөгөө өөрөө ус гаргаж өгөө жирэмсэн эмэгтэйг ус гаргаж өгөө те. Тэгээд өөрөө бас ингээд өнгөрдөг нэг юм хүн байдаг. Тэгээд энэ хүний гол дүр тоглодог энэ Чимэд Осрууга гэдэг олон кино тоглосон л доо. Ардын жүжигчин байгаа. Энэ хүн бас зөвлөхөөр нэрж байгаа байхгүй. За ингээд хамтраад энэ хоёр хүн бол одоо Дэнлүүний баяр гэдэг жүжигийг Дундгой аймгийн театрт тавихаар болж байгаа. Тэгсэн чинь тэр жүжигийнхэн гол дүр дээр Дагэр Энцгой тоглохоор болж байгаа байхгүй. За тэгээд
Энэ үеэр манай Чимэд Тосрогойтой нэлээд ойрхон байсан. Тэгээ Чимэд Тосрогойчсэнд өөрөө мундаг одоо ардын жүжигчин хүн байгаа. Тэгээд энэ хүн байгалаас өгсөн өгөгдөлтөд жүжигчин байдаг шүү дээ. Энэ хүн бас л яг Дагэрын цогод нэлээд олж харсан байдаг. За тэгэн гутлаа тэр хүн хотод ирээд киноныхандаа хэлж байгаа байхгүй. Дунд говийн Дагэрэнс гэж байгаа. Тэр сайн жүжигчин болно шүү гэж ярьсан байдаг. За тэгээд дараачлан буюу Монголын залуучууд оюутны 3 дугаар фестивал болоход манай он өөр оролцох гэж ирж байгаа байхгүй. Тэгээд энд ирсэн чинь кино үлдэрт орох бодолтой байгаагаа нөгөө Чимэд Тосрогойтой хэлсэн чинь манай он уухаан тас дэмжиж тухайн үеийн одоо мундаг найруулагч болох Вангунгад уламжилж байгаа байхгүй. За тэгээ Вангунгад гэсэн чинь манай Дагэрэнцэг дуудсан байгаа. Дуудаад ирсэн өрөөнд нь ороод ирсэн чинь намхан пагдгар хүн байна гинэ Вангунгой. Тэгснээр за сайн байна уу? Чи нэгдлийн хоноо яасан гэж асуусан гэсэн. Тэгсэн чинь манай хоноо нөгөө аймгийнхаа хүмүүс тушаацсан байгаа. Сумынхаа хүмүүс тушаацсан байгаа. Нэгдэлтэй тушаацсан. Тэгээ би одоо аймгийнхаа театрт ажиллаж байгаа гэдгсэн чинь. За сайн байна. Би чамайг одоо энэ 2-3 удаагийн те энэ наадмаар бишгүүдэл харсан. Хэрвээ чи кино жүжигчин болох хүсэлтэй байгаа бол үнэхээр сонирхолтой байгаа бол би аймгийн чим соёлын хилцс рүү төр зүр кинон тоглох юм аа гэж дуудлага явуулъя. За тэгээгээд хоёулаа тохирсон. Тэгээ манай он буцсан. Удахгүй нэг яг хэлсэн ярьснараа тий араас нь дуудлага ирээд ингээд манай он кино үйлдвэрлүү татагдчихж байгаа байхгүй. Тэгээ кино үйлдвэрийн хаалгаар анх орж кинотой амьдралаа холбосон 30 жилийнхэн түүх эндээс эхэлж байгаа. 33 таад ирж байгаа байхгүй. Манай яг дамжаагаа байдаг шиг тий бүр 30 гарсан хойно ирж байгаа. За ингээд 1963 онд кино үйлдвэрт дагалдан жүжигчнэр ажилд орж байгаа маа. Дараа жил нь анхны кино болох Тус биш ус кинодна тоглож байгаа. Үүнээс хойш сүүлд 2012 хүн хүртэл Хүүхд толгойд хүмүүс гэж кино үүдэг. Энэ хүртэл манай нийтдээ кино урлагт бол 41 кинонд гол ба туслах дүр бүтээсэн байдаг. За тэгээд тэр бүх киног мэдээж тоочноо гэвэл хэцүү. Тэгээд яг хөө зүгээр дурдаад хүмүүсийн хамгийн сайн одоо мэдчих магадгүй гэсэн юм төвөрлөө зүгээр авахтаа би Гард Магна гэдэг кино үүдэг. Гард Магна киноны засвалын дүрд тоглодог. За Хүрхэн хүү киноны хурал даргалагчийн дүрдэн тоглодог. Хоньны нар киноны Баригадын дарга. За Уул усны үр сад киноны Жунай киноны дүрдэг. За Бүлээн нурн кинонд тэгээ Хүн чулууны нулимс зэрэг кинонд одоо яг дүрээ мөнхөлсөн байдаг. Зөвхөн дүрээ мөнхөлсөн байдаг шүү. Дээрээс нь одоо дүр мөнхлөхөөс гадна бидний хамгийн сайн мэдих Үер гэж кино байгаа. За Үер кинон дээр бол одоо Зөвлөлбат улсын одоо мундаг ардын жүжигчд гэдэг юм уу те том жүжигчд нь ирж уран бүтээлчд нь бас тэр арай албан хүмүүс ирж хамтарч бүтээсэн байдаг Үер гэж кино бий. За энэ кинон дээр болохоор одоо Зөвлөлбат улсын ардын жүжигчин Николай Крючков гэх юм шиг байна. Кирьючков гэх юм шиг байна. Энэ том жүжигчин ирсэн байдаг. За тэгээ 1966 онд одоо манай энэ төрийн шагналт ардын жүжигчин Жигждийн найруулсан. Энэ киног ч юм болохоор ардын өвсгөлийн 45 жилийн өдөр зориулж хийж байгаа кино баггүй Үер гэж кино. За тэгээ энэ кинонд манай он тоглосон. Тоглохдоо яах юм гэхээр нөгөө туслах дүрдэл тоглосон байт юм билэ. Тэгэл нөгөө энэ том ардын жүжигчин те зөвлөлтийн ардын жүжигчин ирсэн байгаа учраас одоо энэ унах машинаас нь эхлээл ахуу хангамж одоо элдв зүйлд нь анхаарч байгаа шүү дээ манай Монголын талаас бол. За тэгээд ардын жүжигчин Гиндэн Дамчаа нарын тоглосон энэ кинонд Дагэрэнс маань журамт цэргийн туслах дүр тоглосон байт юм байл. Тэгсэн чи яг тэр нөгөө зургийн ажил явагдаал те зураг авалт маалт явагдаал ингээл. Тэг чи нөгөө Богдхан уулын хөрхрээгийн ам гэх юм уу энэ аманд одоо бас юм жижиг юм хүлэн авалт зураг мургийн ажланд дууссан хүлэн авалт хийж байгаа байхгүй хоёр орны хамтаасан кино учраас. За тэгээ байжсэн чинь манай Дагэрэнс гол нөгөө хуура татаал те магтаал уншаал бас нөгөө хөөмөлж үзүүлж ийн гинэ одоо нэг юм одоо урлагийн номер маягаар үзүүлж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө Крючков гэдэг хүн чинь яаж дуурайд байгаа юм бол гэдэг Дагэрэнс дээр байл амын хүртэл онгойлгож үзэл хөөмөлж мөмөлөнгүүт амын онгойлгож үзэл их сонирхож байсан байгаа байхгүй. Ингэж байгаа явхта яг тэгсэн байгаа байхгүй одоо жигжид найруулагчд. Миний дууг одоо дуу оруулалт те миний дууг энэ Дагэрэнсаар хийлгээрэй. Заавал энэ үнээр хийлгээрэй гэж загчаад явцсан байгаа байхгүй. За тэгсэн чинь нөгөө нэг жигжид найруулагч гэсэндээ те яг тэр одоо Орос өвгний те тэр тоглосон тэр дүр дээр одоо энэ Дагэрэнс гон дууг оруулж байгаа. За энэ бол ерөөсөө яг нөгөө Үер киноны одоо бас л том сүнс нь болсон дуу шүү дээ. За ингээд манай хүн бол яг нөгөө нэг дуу оруулалт нь энэ дэр чи өөрөө нөгөө жүжигчнээр ажиллаж байгаа те дуу оруулж үзээгүйсэн ч гэдэг юм. Ингээд нэлээд их ажил болж байгаа гэсэн шүү. Нэлээд их ажил болж байгаа энэ киноны тэр дуу оруулгын ажил дээрээс гарч ирсэн. Үүнжсэн өөрт нь маш их нөлөөлөл тэгээ бас чадвар юу гэдгийг бас туршлага болсон баг. За үүний араас бол манай хүн кино дуу оруулах гэдэг ажил руу бүр маш хүчтэйгээр болсон. За бид нар бол энэ Тунгалаг Тамир гэж киног мэднэ. Тунгалаг Тамир кинон дээр одоо хүртэл Монгол эр хүний нэг юм жишг дүрийг Тунгалаг Тамирын Цахиур төмөр гэдэг дүрээр бид нар төсөөлдөг штэ тий. Цахиур төмөрийн тэр хөнгөнсөн хоолой энэ гээд ярьж байгаа барьж байгаа тэр нэг даацтай дугуйлт моолт гэдэг ч юм уу. Энэ хоолой ч Дагэрэнс хоолой.
За тэгээд яг энэ тунгалаг тамирыг ярих юм бол 1970-73 онд хийгдсэн тунгалаг тамир уран сайхны кинонд Дагэринз маань гол дүр буюу цахиу төмрийн дууг хийсэн байдаг. Зохиол Чадраавлын Лодоо дамд Гэргий Долгор Сөрөн наран цахиу төмрийн дууг Дагэринзаар хийлгэнэ гэж бүр киноны ажлаас өмнө бүр ярилцсан байсан гэж бас яригддаг. Тийм ч учраас Дорж Балан найруулагчийн хувьд болохоор сумын соёлын төвийн эрхлэгч ажилтдаг хүнийг 3 жилийн турш дуу бичлэгийн ажил эхлэхэд дуудан ирүүлж дуу хэлгэж ирсэн. Нөгөө кино үйлдвэрт ажиллаж ирсэн нөхөр маань нэг 70 оны энэ ажил руу ороход одоо сумын соёлын төвийн эрхлэгч гэж яваад за энэ дээр нөгөөдөх чинь мэддэг. Манай хүн чинь одоо кино үйлдвэрт ажиллаж байхдаа өөрөө бас л их авиртай л юм шиг байгаа. Дарагтайгаа муудалцаад ажиллаа хаягараа явуулдаг гэсэн. Тэгэн гутлаа бүр эргээд нөгөө Дундгуй аймгийнхаа сум руу очиод тэндээ соёлын төвөө их эхлүүлээд тэгсэн чинь нөгөө нэг тэр том хүн ирэхлээр одоо тэр намд өөрийнх нь дарга маргач байдаг юм уу те соёлын төвөө өгөөд ямар ажил хэрэгтэй вэ ямар вэ гэдээ дэмжээ тэгээ соёлын төвөө байгуулад ингээд явдаг. Ямар ч гэсэн манай хүн бол хэсэг кино үйлдвэрт ажиллаж хагаад дарагтайгаа муудалцсан гутлаа яваад гисэн юм бэ л. Тэгээ тэр үеэр нь эргүүлээд Дорж Балан найруулагч дуудаад чинь цахиу төмрийн те дууг оруулах хэрэгтэй байна гэд эргүүлээд 3 жилийн хугацаанд одоо энэ киноны ажил дээр дуудаад авчирсан юм шиг байгаа юм. За энэ талаараа Дагэринзгаар өөрөө дурсахтай болохоор тэгж байгаа юм. Одоо энэ тунгалаг тамир кинод ч бас өөрөө маш том кино шүү дээ тийм ингээд хэдэн ангитай. Тэгин гутал энэ дээр чинь цахиур төмөр гэдэг чинь бүр үнэхээр тийм одоо Монгол эр хүний одоо идеал дүр гэж ярьдаг шүү дээ тийм идеал дүр. Тэгин гутал тэр киноны яг тэр идеал дүр дээр цахиур төмөртэй тоглоодох дөрн хүртэл эн чинь мэрэгжлийн жүжигчин биш байдаг байхгүй. Яаж яах гэхээр Налаахын уурхайн ерөнхий нэгтлэн бодогч Сундууж ав гэж хүн байсан. Тэгээ энэ хүнийг яг цахиур төмөр гэдэг байгаа. Одоо энэ одоо шилийн сайн эр гэдэг ч юм уу те Монгол эр хүний хэв шинжийг харуулах энэ эр хүнийг яг тэр Налаахын одоо нэгтлэн бодогчийг дүрээр нь сонгоод тэгээд энэ хүний чинь яг хоолой баргил гэдэг юм уу тэр үнэн мөннийг дуурайд байгаа хэсэг. Тэр нэг төгжил мөгжлийг чинь тэгдэг байхгүй. Наадуул чинь одоо та бүхнийг те толгойг ч уугааж төр засваруу чинь дайдвал цус уусгах гэж байна. Та нарын амийг хэлмэгдүүлж байна. Төгжил чи ийм хүн бистэй чи ингэн бис ингэдэг бистэй гэдэг нэг тийм үнний дуу хоолой хэлж байгаа тийм цахиур төмрийн тэр жинтэй дуу хоолойн тэр ерөөсө Дагэринзийн хоолой байна гэж Дорж Боломгооч тэр Чадраавлын Лодоо дамгооч гэсэндээ те сонгож ингэсэн байгаа байхгүй. Тэгсэн чи яг тэр цахиур төмрийнхэн дүр тоглож байгаа Сундууж ав гэдэг нь өөрөө яг ямар хоолойтой хүн байсныг бид нар мэдэхгүй шүү дээ. Гэтэл Дагэринзгаа дуурч иж тэр том дүр одоо хүртэл юм амьтаар үлдсэн. Тэгсэн чи нөгөө Сундууж ав нь яг тэр Дагэринзгааг хоолоо оруулсныг сонсоод өөрөө нөгөө киногоо үзчихэд хүү гүүж орж ирэл ч бөөм баяр нөгөөдөг чинь тэрвэрж аваад одоо нөгөө нэг орлоо шийдсэн ч гэдэг үл яадаг үлээ бөөм баяр байсан гэж байна. Тэгээ яг нөгөө тухайн үед чинь бол киног гаргана гэдэг те уран сайхны киног хүмүүст хүргэнэ гэдэг чинь өөрөө давхар маш олон шалгуурууд явдаг те одоо тэгэл жишээлбэл зураг авалтын ажил дууны ажил гэдэг юу гэдгийг маш олон ажлууд зохиол мохиол гэдэг ингэж явж байгаа л хамгийн эцсийнх нь болохоор яг нөгөө нэг уран сайхны зөвлөл гэдгээр ордог те тэгээ тэрүүгээр ороход бүх уран бүтээлчд нь өөрсдөө тоглосон хүмүүс нь ч юм уу дуу оруулсан хүмүүс нь бүгд сууд юм байна л да. Тэгсэн чинь манай Дагэринзгаа өөрөө орч чадаагүй байгаа байхгүй. Ягаад ч юм мэдгүй. Тэгсэн чинь нөгөө Сундууж ав гэдэг яг цахиур төмөр тоглосон хүн өөрөө ороод өөрийнхөө тэр нөгөө хоолойг дуурж байгааг сонсоод бөөм баяр болсон гэдэг. Тэгээд тэр тухайга баярлснаа хэлээ. Тэгээд нөгөө хинт Дагэринзгууд хэлэлтэй ёстой дог гэсэн гэж байгаа. Ёстой дог миний дууг ямар сайхан оруулаа вэ? За чи 1 жил зөө 1 твш нүүрс авж байгаарай гэж манай хүн чи өөрөө нөгөө нэг Налаахын одоо юу штэ тий. Тэгээд гисэн чи манай хүн ч бүр 1 твш байдгаа 1 шуудаач нүүрс авж байгаагүй шүү гэж өөрөө хэлсэн байна. Тэгээд үүнийг ярихын зэрэгцээ ер нь бол нөгөө нэг үг яриаг нь дуу оруулахын зэрэгцээ Эрдэнэ засгийн унаг гэдэг тэр дууг тэр кинонд дуулдаг. Тэр дууг бас яг Дагэринзгаа дуулаад дууг нь оруулсан байдгийн байлээ. Түүнээс гадна бидний бас мэдхгүй нэг гоё юм гэх юм бол Зэрэг нэмхийн өмнө гэж кино байгаа. За Зэрэг нэмхийн өмнө дээр ч одоо төвдөн мэлжид би гом гэдэг үлээ хин гэдэг үлээ тэр зайран байна гэдэг шүү дээ тий. Тэр зайрангийн дууг бас Дагэринзгаа ер нь бол оруулсан байх. Яг аль биесээр тэгээгүй гэдэг ч үсэндээ бид нар яг ингэ сонсох юм бол яг харахгүй Дагэринзгаа байдаг. За ингээд яг одоо нөгөө өглөө гэж кино байгаа тий. Бидний өглөө гэж мэдэх кино байна. Тэмцэл киноны Богд хаанд бас дуу оруулсан. Ингээд тооцоодох юм бол маш олон нийс хөвөрнө. Зүгээр ерөнхийдөө багцаалаад хэлэх юм бол Дагэринзгаа бол Монголын уран сайхны киноны 20 гаруй кинонд дуу оруулсан бол одоо Монголын уран сайхны киноны 20 гаруй кинонд дуу оруулсан. Дээрээс нь нэмээд орчуулгын бид нар мэдих 300 гаруй кинонд дуу оруулсан байдаг. Энэ хүн бол. Тэгээд өөрийнх нь тоглосон кинонууд гэж боддоо. Энэ бол өстой бүр авиасын ундраг байгаа шүү дээ. Яаж нэг хүнээс ийм их юм гардыг бэ гэмээр байгаа шүү дээ. Тэгээд төрөлхийн юм байна. Тий. Ерөөсөө ээжийнхээ дуулж байгааг л сонссон шүү дээ. Тий. Тэндээс л дуу сурсан шүү дээ. Тэгээд энэ өөрийнх нь тэр бүр баргил хоолой. Энийг яг ямар хүдэр хоолой гэж хэлэх байх л та. Энэ бүр төмөр мэд ган хоолой гэдэг. Өөрийнх нь дээр зүгээр энгийн ярьж байгаа марж байгаа юм бүр.
амар штэ. Тэгээд одоо яг хуу хэдүүлэнд чим хит хитэн телевизүүд өөрөө эргээд малчин болоо явцсан энэ хүн чим. Тэгээд маллаа явж байхад нь араас нь маш олон телевизүүд очиж нэг яриа авч нэвтрүүлэг хийж те ингэж явсан байдаг. Тэгээд тэд нар хаа очиж биднэрт энэ одоо телевизүүдийн одоо урын санд үлдсэн байгаа. YouTube дээр ч гэсэндээ хит байгаа. Тэгээд бид нар энэ нэвтрүүлэг дээр бас л гэр бүлтэй энэ зохиогч эрхийн эзэмшиж байгаа энэ хүмүүстэй хамтарч мэдээлэл хүргэж байгаа учраас энэ нэвтрүүлгийн төгсгөлд яг энэ хүний хоолой тэр хүний дуурж байгаагаар яг энэ туйл хайлж байгаа хэсгийг нь бид нар та бүхэнд хүргэхээр бас бэлтгэсэн байгаа шүү. За тэгээ нөгөө энэ яраас ч нөгөө ардын урлагийн симпозиум нь орж ирэх юм. За энэ ерөөсөө манай хүн чим нөгөө маллаа ч гэдэг юм уу те эргээд нутг руугаа яваад идэг. Тэндээс хүүхэд залуучууд баг хүүхдүүдэд те яг ингээд эхлэлийг нь тавьж өгөөд бүх юмыг нь зааж сургаа тэгээд наашин дэвшүүлээд явуулаад байдаг. Тэндээ энэ үндэсний урлаг гэдэг ямар үнцэнтэй вэ? Энийг нутагтаа очиж хөгжүүлээд байгаа байхгүй. Тэгээд ингэж насыг одоо ихэнх цаг хугацаагаа өнгөрөөсөн. Тэгэд тэгж жагаад өстой ганц удаа л хэлийн дэс алхах боломж олсон нь энэ нэвтрүүлгийнхэнд ярьсан дэр 1979 онд болсон. Одоо ардын урлагийн их симпозиум багхгүй. За энэ дээр болохоор 1979 онд Узбекистаны Самарканд болсон Аз Африкийн орнуудын ардын урлагийн симпозиумд оролцсон явдал нь түүний анх удаага хэлэндээс алхсан тухай байдаг. За тэгээ эндээ бол манай хязгааргүй их баярлсан гэдэг. Сүүлд яг 1990 онд яг дуу оруулалтын ажиллаар энэ өвөр Монголын хөхөт ордост очсон гэж бас яриа байдаг. За яг Самарканд болсон энэ ардын урлагийн симпозиумд энэ Жамцын Бадраагаа гэдэг чинь өөрөө одоо зохиолч, орчуулагч бид нар юугаар мэдхийн хэр халуун хэлэг нутаг гэх мэтлэн бидний маш сайн мэддэг энэ олон гайхалтай дуунуудын үгийг бичсэн юм хүн байдаг. Тэгээ энэ дээр болохоор дуртмал сайхан гэж дуу байдаг. За энэ дуу болохоор дууныхын хувьд насыг нь судлаад үзэх юм бол 300-аас 400 жилийн настай ийм дуу байгаа. Ер нь Монгол төрийн 9 айзан муртын дуу гэж бүтгэгдсэн байдаг байхгүй Монгол төрийн 9 айзан муртын дуу гэж энд багтсан дуртмал сайхан гэж дуу байгаа. Тэгэхээр энэ 300-аас 400 жилийн өмнө бүтээгдсэн энэ дууг Жамцын Бадраагаа болон Дагэр Энцгой яг тэр Аз Африкийн ардын урлагийн их симпозиумын тайзан дээр тавьдаг байхгүй. Энэ маш том бас нөгөө нэг энэ Жамцын Бадраагаа болон Дагэр Энцгой чинь ямар хүмүүс вэ? Тэгэхээр энэ хүмүүс хаа байсан тэнд авчиж яагаад энэ дууг хамгаалж байгаа вэ гэдгийг бас бид нар ойлгох хэрэгтэй юм шиг байлаа. Ер нь бол киноныхан төвөгтэйхэн хэрнээ бахархалтай өрнөн ажлынхаа завсраар одоо энэ ерөөл туйл хайлах гэдэг энэ ажлуудыг өөрөө манай давхар хөгжүүлэл яваад байдаг. Кинон дээр ингэж явахаас гадна домог туйлаа эмхлэн хэлэхээс гадна говь нутгийнхаа тухай магтаал өөрөө зохиож ном дэвтэрч гэсэн хэвлүүлж явжсэн. Ер нь түүний энэ хуур бол морин хуур бол өөрийнх нь хувьд мөнхийнх нь багшна. Хямар цог сүл сүлдэн гэдэг. Одоо нөгөө урлагийнхны маань хувьд нэг юм яг нөгөө идеал гэдэг шүү дээ. Дотор нь байдаг яг тэр хүнийг харж ингэж бүр онготоо авдаг тэр зүйл нь Дагэр Энцгой хувьд болохоор энэ хуур нь багхгүй морин хуур. Тэгээд 79 онд болсон энэ Самарканд болсон энэ дэр очихдоо манай бас л хуура аваад очсон гэж байгаа. Тэгээд Канадын хөгжим судлаач Дагэр Энцгийн морин хуурыг өмсөж сөхрөн айдас авсан байдаг. Тэгэхэд Дагэр Энц морин хуура бурхан юм а гэдгийг өөрөө ойлгосон байдаг. Монголын туйлсын шинжит магтаал бол олон улсын хөгжимд хөмөрөхт ингэж өөрийнхөө байр суурийг тодорхойлж хамгаалж чадсан энд байгаа. За тэгээд дараа жил нь буюу дараа нь болохоор яг Улаанбаатар хотод бүр сүүлд 1997 онд юм байлээ. 8 дугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд болсон Төв Азийн туйлс олон улсын эрдэм шинжилгээний хурал наадмын тухайд одоо энэ дундынхаа нэг хүн энэ тухай ярьсан байдаг нь за нэг хүн тухай ярьсан байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор Монголын аман бэлгийн хөгжил том хувь нэмэр оруулсан гайхалтай үйл явдал байсан. Энэ хурлыг болохоор ардын багш Дулумгай өөрөө хөтөлж явсан байдаг. Доктор Дулумгай. Тус наадам дээр төрийн сойрхолд ардын туйлж Баатрин Авир мэд гэж хүн манлайлан алтаа магтаалаар эхлүүлж ёс жаяг туйл эхлэхийн өмнөх алтаадаа харгадаг ёстой. Тэрнийхэн дагуу хийсэн байдаг. За Авир Мэдхуй гэдэг энэ хүн болохоор ер нь ямар хүн юм гэхэлэр Авир Мэдхуй гэдэг нь үе залгамжилсан 8 үеийн туйлч хүн байдаг. Тэрээр энэ Наран гэрэл хаан, Аргил цагаан өвгөн, Хөдөр мөнгөн тэвэн зэрэг 10 гаруй туйл мэддэг байсан зэрэгцээ. Нарны хаан гэрэл, Бүжин даваа хаан 2 туйл, Алтаа магтаал гэх мэтлэн эднэрийг Нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОгийн гишүүн орнуудын болон Монголын радио телевизийн Алтан фонд, Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн соронзон хальсанд хадгалагдсан байдаг. За би яагаад энийг яриад байна гэхээр туйл хайлна гэдэг маань бид нар зүгээр энийг үлгэр домог юм шиг мэдэх байхгүй юу?
яг энэ туйлыг хайлдаг хүн те энэ туйлч хүн чинь цаанаасаа бүр ингэж төрмөл байдаг. Бүх ам бие сүнсээ өгжиж энэ туйл гэдэг зүйлийг хайлдаг. Хідэн өдрөөр тасралтгүй туйл хайлдаг те. Энэ том өв соёл бол ганцхан Монголд байгаа. Монголын үнэт зүйл. Тэгээ эний чинь үе дамжуулж авч явдаг. Аав нь туйлч байсан бол хүүтэй өвлүүлдэг, хүүн дагуулад туйлч байсан бол цааш нь аваа явдаг. Төрийн их туйлч гэж байдаг те. Гэх мэтчлэн Дагэрын згоо яг энэ туйл хайлах те энэ зүйлстэй оролцож өөрийнхөө талаас нь морин хурдаагаар одоо энэ морин хурдаагаар энэ говь нутгийнхаа энэ туйл гэдэг юм уу, домог гэдэг юм уу энэ болгоныг өөрөө шинжлэн бичиж туйлж хайлж хүмүүстэй хүргэж явдаг учраас энэ хүн бүр онцгой гоё тоххой. За тэгээд энэ ардын урлагийн өвийг тээж үлдсэн энэ хүний авьяасыг яг хөө санитар авир мэд гэдэг хүний авьяасыг чинь төр зэсэг өндөрөөр үнэлж 1991 онд ардын язгуур урлагийн бит бус өвийг тээгч хамгийн анхны төрийн сойрхолтыг хүртээсэн байдаг. Ингиж Монгол төр энэ үнэт өвийгөө тамгалж үн цэнтэй болгож үлдчихин гэсэн үг байхгүй. За дараа нь болохоор одоо манай бидний бас мэдэх энэ халимгийн одоо алдарт туйл цагаан зам гэж байдаг. Цагаан зам болохоор жангар туйлыг товшуур аянд хөмитэн хайлж 3 дугаарт нь болохоор яг энэ Дагэрын зугаа. 1959 онд энэ нөгөө нэг залуучууд оюутны наадам дээр нөгөө нэг хөхөө намжтыг хайлж ирсэн шүү дээ тийм. Яг тэр туйлаа хайлж үргэлжлүүлсэн байдаг. Яг энэ том наадам дээр байхгүй. Ингээд авир мэдугаа араас нь жангаргаа тэгээд араас нь жангар гинэ цагаан зам тэгээ араас нь Дагэрын зугаа хайлж үргэлжлүүлсэн байдаг байхгүй. За ингээ араас нь өвөр Монголын дархан муу мянганы хошууны жангарч санж мэтмийн дор жирэнчин гэдэг хүн. Ингээд энэ хүмүүс чинь цөөхөн сонгогдсон бүр юм онцгой хүмүүс байж иж энэ туйлыг хайлдаг. За нөгөө нэг дарахтайгаа муудалцаад сум руу явчихдаг гэдэг шүү дээ тий. Тэрийг хоёлаа хамтаа ажиллаж ярьчихвал араас нь ярив. Тэгээ тэр үед ч бас дарахтайгаа муудалцах гэдэг их л том зориг доо тийм ээ. Тийм, ерөөсөө дарахтайгаа муудалцах юм бол одоо нэг бол тэ эсэргүүн гэдэг нэр зүүчдэг. Нэг бол одоо төр засгийн энэ хэрэгжүүлж байгаа соёлын ажлыг буруугаар үзэгчгээд яаж л бол яаж эвгүүтүүл эвгүүтээд бүр ингээд тийм шүү дээ. Тий, ял авал авчихаар хэмжээний хүртэл болчдөг шүү дээ. Тэр үед манай он дарахтайгаа муудалцаад явцсан байгаа юмч байсан. Тэгээ өөрийнх нь зүйл байсан байна л да. За өнөөдрийн дугаарыг маань аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой ариг банк ивенттгч байна. Энэ хадгаламжийн аянд оролцсноор хамгийн сүүлд буюу оны эцээр 100 сая төгрөгийн эзэн болох бүр маш том юм шагналтай. За зөвхөн 100 саяар тогтохгүй хосоороо гадаад даялах эрх нэг харилцагч сар болгон. За энэ болохоор хосоороо гэдэг чинь 2 билет гэсэн үг тийм. За мөн 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч гэх мэтчлэн сар болгон одоо ингээд адсан тодруулаад яваад байгаа юм. Тэгэд сүүлийн 4 орон таарсан харилцагч бүр 50 мянган төгрөг гэдэг. Энэ ингээд адсан болсон хүмүүс шүү дээ. Энэ хүмүүсийнхээ дундаас одоо жилийн эцээр 100 саяхаа эзнийг тодруулах байхгүй. За нэг гоё юм. За хоёр дахь гоё юм нь юу гэхээр энэ хадгаламж маань өөрөө жилийн 16.5% буюу маш өндөр хүүтэй ийм хадгаламж байж байгаа. За тийм болохоор одоо ийшээ зүр мөнгө хийгээл мартчихна гэсэн үг. За сар болгон 50 мянган төгрөг хийгээд ах чинь бол хадгаламж гоё болчихдаг юм даа тийм ээ. За ингээд нодлонгийн 24 оны супер урамшууллын эзэн маань 100 сая төгрөг хоцсон энэ сэлэнгийн нэг малчин ах гэсэн. Тэ. Энэ их гоё санагдаад байгаа надад. Энийг ярих болгондоо надад их гоё санагд. Яа тэр чинь үнд шудраг юм суглаа байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За урамшуулал маань 12 сарын 31-нд дуслал үргэлжлэн. За шинэ жилийн өглөө 1 сарын 1-нд 500 сая эзэн болчихсон байх ч магадгүй. Ямар гоё юм гоё. Йоо 26 оныг 100 сая эзэн болол эхлүүлвэл юу вэ энэ чинь. Тийм шүү дээ. Өөрийнхөө зүгээр ирээдүйн төлөө гэр бүлийнхээ ирээдүйн төлөө хадгаламж гэдэг зүйлийг чинь хүн амьдралдаа хэвшил болгочих ёстой гэдэг байгаа шүү дээ. Гэтэл тэрийг ингэж гоё урамшуулж байна гэхээр ямар гоё юм бэ. Яг үнэн шүү дээ. Өөрийнхөө төлөө мөнгө хадгалуулсны төлөө урамшууллаа гэдэг байгаа байхгүй. За зөвхөн Улаанбаатарын салбараар биш, Дархан, Эрдэнэт, Баян онгор ингээд бүх салбараар энэ урамшууллаа явуулж байгаа учраас та хаач бас эргийн салбар дээр энэ урамшууллаа та хадгаламжаа нээлэх боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээ манай хүн чинь нөгөө кино үйлдвэрт ажиллаж байхдаа дарагтайгаа муудалцаад халагдцсан гэдэг шүү дээ тийм. Халагдаад шууд 1970 он гэхэд манай 100 утгатай яваад очсон. За 70 он гэж одоо ингээд 40 хүрж гин үү те 40 хүрж байгаа юм байна. Дундгой аймгийн соёлын ордонд 6 жил ажилласан. Дээрээс нь кино үйлдвэрт 6 жил буюу үндсэндээ 12 жилийн турш те тайз дэлгэцийн ажил зүтгэсэн, киноны ажил зүтгэсэн. Тэгээ дээрээс нь дундуур нь чинь үлгэрийн тэнхимд орж 1 жил ажилласан гэх мэтчлэн. Тэгээ давхар өөрт нь нөгөө ерөөл магтаал им хийдэг те энүүгээрээ бүр улс орон даяараа танигдсан. Ийм хүн суманд яваад очиж чинь ихэр чинь. Тийм шүү дээ. Хүү нөгөө нэг сумын
нэгдлийн дарга маргач бөөм баяр болно л доо. Яаж юм гэхлээр за энэ хүн эргээд ирлээ. Одоо энэ хүнд чинь маш асар их туршлага байгаа. Энэ хүнийг яаж эргүүлээд одоо энэ сум орон нэгдлээсээ гарч байгаа тэр залуу авьяаснуудаа ч юм уу те хүүхдүүдээ яаж соёлжуулах вэ? Яаж энэ соёл урал руу явуулах вэ? Яаж хөгжүүлэх вэ? Энэ дээр нь үсэ туслая гэл дуун тас бариад авна шүү дээ. 10 хэдэн жилийн туршлагатай. Тэгээ байгалийн өгөгдөлтэй ийм хүн киноноос шууд ингээ киноны хамгийн ориглоос нь тав гэж сумар хөөд ирж штэ. За манай хүн ч гэсэн өөрөө зэндээ тийм бодолтой байсан баг. Очоод ерөөсө сумын клуб гэдгийг нээ. Дарган цэсэндээ дэмжээд тгийгээд. Тэгээ нөгөө сумандаа ажилласан эдгээр нөгөө энэ хугацаанд байж тээ. Дэлгэцийн уран бүтээлээсээ жаахан холцсон ч гэсэндээ ээж ах дүүстэйгээ ойр амьдарч 2 охинтой болсон. Гэр бүлтэй болсон тээ. Тэгээ сумын урлаг соёлын ажилд гялалцсан ахил дэвшил гарч хуур урдын дууны хөгжил өндөр болох суурь тавигдсан. За тэгэн гутал бид нар өнөөдөр юу гэрдэг вэ? Дуу хуурын нутаг дунд говь гэдэг тээ. Тэгэхээр чин үүний өмнө одоо 70 он гэхээр чин түүнээс өмнө нор банцдгаа гэх мэтчлэн ийм хүмүүс гарцсан. Тэнд ерөөсөө одоо дуу хуурын нутаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чин маш олон төрлийн дуу хуурын өвүүд хүн болгоны ам болгонд хадгалагдаж байгаа. За ам болгонд ч явахад ахмадуудын маань хамт те ингээд амнаас хам даримчин тэр туйл магтаал гэдэг зүйлсүүд чинь бүгд байх. Эднэрийг яг одоо бэлэн бичлэгэн дээр болгодог юм уу? Хүүхдүүдтэй зааж өгдөг юм уу? Дамжуулах тэр холбоосыг дагээрэн зугаа очиж хийж яана гэсэн үг. Тэр зүйл нь кино урлаг гэдэг юм уу? Энэ том амжилт гэдэг юм амжилт тэр болгоноос нь тэр нь илүү үнцэнтэй байгаа байхгүй баг л. Энэ ямар том одоо юм өөрийнх нь хувьд гаргаж байгаа юу вэ те? Одоо юу гэмээр өөрийнх нь хувьд гаргаж байгаа маш том золиос юм дээ те. За ингээд очиод нөгөө нэг тэнд чинь юм сумын клуб байгаагүй бол очиод нөгөө нэг сумынхаа дарга марга юутай ярилцж хагаад сумын клубыг байгуулж байгаа байхгүй. За ингээд нөгөө нэг хүүхдүүдийн чинь урлагийн үзлэгт оруулдаг болж байгаа. Урлагийн үзлэгт бэлтгэж эхэлж байгаа. Аймаг бүсийн уралдаанд нөгөө хүүхдүүдэд явуулах энэ ажилд явж байгаа. Одоо өөрөө биш шүү дээ. Хүүхдүүдийг бэлдэж ингэж явуулах байгаа. Тэгээ уртын дуу дуулдаг хүүхдүүдийг хуур тоглоод хажуу талд нь. За ингэ шүү. За ингэ төлн тэгэд дуулна гэж хажуу талд нь хуур тоглож өгөөд нөгөө жоох хүүхдүүдийн чинь те уртын дууд зааж сургаад. Тэгээ дээрэс нь хөг өнгөө яаж тааруулахын. Дээрэс нь тайз болон үзэгчдтэй хэрхэн харьцах гээд нөгөө жоох хүүхдүүдийн чинь одоо яг урлагийн зам руу тавьж өгч ажил руу орчиж байгаа байхгүй юм чинь. За ингэ нутагтаа ирсэн даруйдаа бол одоо шинэ клубтэй болгох ажлыг хөөцөлтөн эхлүүлээд 76 оны 7 сарын 11 гэхэд сумын наадмын үеэр нөгөө нэг юу клуб нээлттэй хийж байгаа. Нөгөө хүүхдүүд чи одоо боломж олцоо нэг сургуулийнх нь нэг өрөөнд ч байдаг юм хаана байдгийг те ингэж бэлдэж байгаад ямар ч сан клубтэй болно гэж байгаа. 70 онд очсон гэхээр 6 жилийн дараа гэхэд сумын клубыг нээгээд 76 оны 9 сард ашиглалтанд бүрэн хүлээлгэж өгөөд яг ингээд авсан төгөөд. За тэгээ соёлын төв нээлттэй хийчихэл нөгөөтгий чи эргүүлээд араас нь нөгөө 76 он гэдэг чинь яг нөгөө нэг түрүүний ярьжсэн тунгалаг таймер гэдэг кино хийгдэх үеэр цаанаас найруулагч нь дуудаад эргүүлээд кино боловлоод татчих байгаа байхгүй. За ингээд байх 6 жилийн хугацаанд бол манай бас л яг нөгөө нэг очсон газараа соёлын үрийг тариад өгсөн гэсэн. Тийм байна. Үүнээс гадна Дагирын цуг бас ингэж ярьдаг. Энэ хүн зураачаараа явсан бол бүр юм одоо бидний мэдэх бүр алдартай том зураач болох ийм өгөгдөлтөй байгалийн авьяастай байсан гэдэг. Тэгэхээр зураач гэх манай хүн бол өөрөө бас хаяа нэг зураг зурдаг заяа. Ингээд зурхтаа болохоор цагаан совраг гэж нэг зураг зурсан байгаа. Тэмээчин Цэндбаатар гэж нэг зураг зурсан. Хоёр буур гэж зураг зурсан. Анчин, буурын ноцолтон, нийгмийн хонгор, уургач, аргалын сүрэг, зээрийн сүрэг, янгирийн сүрэг гэх мэт ийм зургуудыг зурсан байдаг. Энэ зургуудыг энэ одоо манай одоо уран зургийн судлаач нар ч гэдэг юм уу те энэ хүмүүс харахтаа энэ бол бүр маш шалтгаантай бүр том бүтээл гэж хардаг. Ямар сандаа энэ буурын ноцолтон, зээрийн сүрэг, аргалын сүрэг гэдэг зургуудыг нь үндэсний архивын ерөнхий газрын цахим санд бүтгэгдсэн бөгөөд зарим зураг нь одоо яг энэ төрлөх аймаг сумынхын байгууллагуудад хадгалагддаг. Уран зургаараа бүр гайхагдсан зураач байдаг. Дээрээс нь Монгол улсын гавьж жүжигчин Кармагод гэсэн мэт юм билээ л те. Монгол кино нэгдэлд алдарч жүжигчин Чимэд Осроос эхлээд мундаг жүжигчтэй хамт ажиллаж ийла. Дагийн ах маань тэдний л нэг. Би жоох охин байсан. Аавыгаарт алдсан учраас эцгийн маань оронд нөмөр болгож явсан энэ гоё том жүжигчдийн дунд байсан гэдгээд урсгад сайхан байдаг. Дагийн ах маань мундаг жүжигчнээс гадна зурна, ерөөл магтаал хийлнэ. Хуурдна гэд авьяасын ундраг байсан юм энэ хүн. Хэрэг зурх авьяасаа хөгжүүлсэн бол алдартай монгол зургууд урлаг байсан гэд би боддгоо гэж энэ хүн мөртөлж байгаа байхгүй. Би бүр гайхчлаа. Яа тэгэхээр хоолоогоороо нэг адилхан төстэй юмнууд хийгээд ивэл нэг хэрэг. За тий. Дуу оруулдаг ч юм уу, туйл хайлдаг ч юм уу тий. Тэгсэн чинь хажуугаар зураг зурнад чи тийс өөр байхгүй. Гэтэл энэ дээр хүртэл юм авьяастай байна гэдэг чи юу гэсэн. Тэр нөгөө нэг кинон тоглосон дөрүүд нь шүү дээ. Тэр залуу малуу дөрүүд нь бол бас л юм гоё. Үнэхээр одоо манай найруулагч нар ч гэсэн өөрөө хардаг баг. Нэг юм хийцтэй, нэг юм гардаг дүр гэх юм уу те. Тийм. Тэгээ өөрийнх нь тэр хоол ороод байна.
Хоолоо гэдэг чинь бол одоо бид нар бүр мэдээд байна л да. Одоо энэ Холливуудын жүжигчид дунд чинь хоолоо гэдэг чинь бас л дүрийнх нь 50-аас илүү хувьд нь баг шахуу байхаа зүйл шүү дээ. Тэгээ хоолоо жүжиглэлт үг текст гаргах гэдэг те. Одоо бидний мэдих маш алдартай жүжигч чинь хоолоо нь ямар давтагдчихгүй лээ. Тэрнтэй адилхан Дагэр Энзгүү бол бас ийм хуц төрхтэй. Тэгээд бүр давтагдчихгүй хоолойтой кино урлаг талдаа бол те. Тэгээд дуу оруулалтын ажиллаараа бүр ийм өөрийгөө хамгаалсан ийм хүн. Тэгээд дээрэс нь морин хуураа тоглоно. Үндэснийхээ өв соёл гэдэг энэ туйл хайлах, магтаал хайлах энэ болгоныг шинчилж хүүхдүүдтэй зааж сургана. Тэр хүүхдүүдийг гаргаж ирнэ. Тэгээд өөрөө зураг зурна гэдэг чинь бүр авиасын ундраг байгаа сте. За тэгээд Дагэр Энзгүү ч гэсэндээ олон жил ажилласан кино үйлдвэр болон жүжиг ангийнхандаа өөрөө маш их хүндлэгдэн хайрлагдсан хүн. Тэр хүмүүсээ гэсэндээ маш их өөрөө хүндэлж хайрладаг байсан. Мөн өөрийг нь энэ урлагийн замд хөтлсөн Вангангаа болон Чимэд Тосруугаа гэх мэтчлэн энэ хүмүүс дээрээс нь Жамцын Бадраагаа гэх мэт хүмүүсээ тэгээд Сугарна гэдэг найруулагчтайгаа тийм маш их сайхнаар дуусаж хайрлаж явдаг. Тэр тухайга ярьж явдаг ийм хүн. За тэгээд энэ хүн чинь заяа хаа байсан 1990 онд бид нар 1930 оны хүн гэж мэдэн шүү дээ. Тэгэхэд энэ хүн Дагэр Энз гэдэг энэ хүн 1990 онд соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг авдаг. Хамгийн үн цэнтэй соёлын тэргүүний ажилтан байна. Тий. Боддоо энэ хүн 60 нас хүртлээр юу хийж явсан талаар нь бидээсээ өгүүллээ. Гэтэл 60 наст хүрж иж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг цолонд хүрж байгаа юм. Өнөөдөр бид нар яг энэ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг жигсаах юм бол хэрвээ дотор нь үнэхээр энэ хүн байх ёстой гэж жагсаах юм бол энэ хүн бол маш дээгэр хүчтэй те. Гэтэл одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг цол бол өнөөдөр яг ямар хэмжээнд гэдгийг бид нар мэднэ шүү дээ. Гэтэл энэ хүн юу хийж бүтээж ийж яаж зүтгэж ийж те Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болсон байна. Бас л эргээд энэ шагналыг авахаасаа ичмээр те би авах болоогүй гэж хэлэх хүн хэд байгаа бол те. За ингээд 1995 онд ч үүнээсээ 5 жилийн дараа 1995 онд хөдөлмөрийн гавьяаны Улаантуугийн одон. За дээрэс нь 1998 онд Монгол улсын гавьяа жүжигчин гэдэг цол тэмдгийг авсан байдаг. За 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгт орч байх үе. 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр буюу Тийн ялгуусан хэмээх харагчин усан могоо жилийн сар шөнийн баярын босгон дээр зарлиг гарсан байна. За тус зарлигт болохоор агуун нууц, талын цуурай, тус биш ус, хоньны найр, бүлээн нурам, уул усны үр сад, сахиулуу сахиусуу зэрэг киноны гол дүр, их бүрдийн домог, мантухай цэцэн хатан, мөнх тэнгэрийн хүчин дор зэрэг киноны туслах дүр тоглон, тунгалаг тамир киноны цахиур төмөр, зэрэг нэмхийн өмнө киноны зайран зэрэг орчуулгын болон уран сайхны кинонд дуу оруулж, сэтгэлд хоногссон олон бүтээл төөрөн, кино урлагийн салбарт давтагдчихгүй өвөрмөц дүүхийг бүтээхийн сацуу, ерөөл магтаал, морин хуурын эрдмээ залгуу үеийнхэндээ өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, гавьяа жүжигчин Дагэр Энзийг Монгол улсын ардын жүжигчин золоор шагнаваа гэж байгаа байхгүй. Сая энэ зарлиг дотор орж байгаа үг өгүүлбэр болгон яг энэ хүний бүтээсэн тэр их амьдралынх нь нүр их хөдөлмөр байгаа байхгүй. Хараа ерөөл магтаал, морин хуурын эрдмээ залуу үеийнхэндээ өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж гэж байгааз тийм. Тэгээд тэр кино урлаг тоглосон жүжигүүд нь кино урлаг тоглосон бүтээлүүд дөрүүд нь тэр жүжигүүдийг нь тийм гэх мэтчлэн энэ болгоныг нь багтаагаад ардын жүжигчин цолог болгож байгаа. Энэ ардын жүжигчин, гавьяа жүжигчин, соёлын тэргүүний ажилтан гэдэг бол ийм үн цэнтэй зүйл юм аа. Бүтэн насаараа амьдралаараа хийдэг. Тэрнээс биш би дуучин болцсон шүү. Би соёл урлагт төгссөн шүү. Одоо би нэг цомог гаргаад 2 удаа тоглолт хийгээд нэг орон нутгад тоглолт хийчих юм бол би соёлын тэргүүний ажилтан болчих. Би гавьяа жүжигчин болчих. Энэ зөвхөн дууга өөрийнх нь төлөө хийгээд байгаа юм энэ хүн. Гэтэл энэ хүний хийж бүтээсэн зүйл хүүхдүүдэд зааж сургаад байгаа юм. Үлдээгээд байгаа юм. Ингээ бүтээж өгöd байгаа сте. Эн чин нөгөө нэг соён гэгээр үлгэж байхгүй юу? Уул нь бол. Шагнал авахтаа хүртэл тэрнээсээ эмээх хэрэгтэй шүү. Манай одоо чи яг гоё хэл. За тэгээд ардын жүжигчин гэдэг солыг авсан байдаг. Тэгээд нөгөө хэлээд шүү дээ. Малчин болсон энэ хүн. Тийм. Боловол ингээл нутг руугаа явчихдаг. Тэнд дутагдаад байгаа. Соёл урлаг гэдэг юм уу? Энэ тайзны жүжиг гэдэг юм уу? Энэ соёл урлаг ер нь яг ямар учиртай юм гэхэлэр те. Манайхан одоо энэ драмын театр яагаад жоохон юм хоосон байх гэдэг. Уул нь бол 7 хоног болон толгой 7 хоног болгон хүн үзэж явах хэрэгтэй байхгүй. Манай энэ дөөр үжиг эрдмийн театр бас л ингээд яагаад тийшээ хүмүүс ингээд битүү шавж болохгүй гэж. Эндээс бид нар юу үз? Бид нар нөгөө хошин шогч гэдэг юм уу те? Би буруутгах гэж байгаа юм шүү. Гэхдээ хошин шогч гэдэг юм уу? Эсвэл энэ төв цэнгэлэгт болж байгаа тоглолтууд гэж гэдэг юм уу?
плед нь олдохгүй, багтаж шингэхгүй, тэгэл нөгөө нэг сайн муугаараа дуудуулан барин ингээд үздэг штэ. Тэрнтэй адилхан энэ соёл урлагийн байгууллагуудынхаа тоглолтуудыг энэ дөөр, тэгээд энэ балет, энэ театр гэдэг юм уу те, энэ жүжиг, энэ болгоныг илүү их үздэг баймаар. Яагаад тэгэхээр энэ дээр дэлхийн сонгодгууд тавигддаг, дээрэс нь Монголын сонгодгууд тавигддаг. Энийг хүн үзэж яадын гэхэлэр штэ те. Чи эргээд хүн гэдгийг мэдэрдэг. Бид нар эргээд хүн гэдгийг мэдрэх ёстой. Бид нар ийм асуудал дээр хүмүүс ингэж хандсан байдаг. Энэ бол хүн гэдгийн гол утга учир шүү гэдгийг мэдгийг бид нар энэ урлагаас уулна олж авдаг байхгүй. Тэгээ энэ дээр ингэж байгаа юм. Бид сонгодгуудыг үзээд төсөөлшгүй их аз жаргал таашаалыг авдаг байхгүй. Энийг үзэгчд маань мэдэхгүй байгаа юм. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг одоо жоохон дутуу байна л гэсэн үг л дээ. Тэдний одоо сурталчилгаач гэдэг юм уу. Ингээд ийм гой таашаал авч болдгиймаа гэдгийг ерөөсөн мэдэхгүй байгаад л очиж үзэхгүй байгаа. Тэрнээс сонгодог үзээд, дөөр үзээд бүр төсөөлшгүй их тийм гой аз жаргалыг, тийм гой таашаалыг авч чаддаг байхгүй. Тэгэл энэ соёл урлаг гэдэг зүйл чинь те түүчээ нь урд нь байгаад чи хүн гэдгийг чинь эргүүлээ тэр жүжигүүд дээр яг юу гардаг вэ? Тэр уран бүтээлч тэр жүжигэн дээр гарах гэж яаж өөрсдийнхөө ингэж яадаг вэ? Одоо манай Жамсран Жавгаа биш үү? Жамсран Жавгаа гэж Гамлетийн төр тоглохдоо бүр юу болсон шүү дээ бүр ингээд даралт нэгсдэг болоод дараад нь баг одоо нас барахт нь нөлөөлсөн нэлээд бас юм том өвчнүүдийн нэг нь баг тэр Гамлетд тоглосных нь юу шүү дээ. Гэх мэтчлэн ингэж амь насаараа үйлдэж те. Одоо манай энэ Болд Эрдэнэ гэдэг жүжигч юм байна шүү дээ те. Тэр хүн ч гэсэндээ Гамлетыг тоглохдоо маа нэг ах хэлж ирсэн. Гамлетд Болд Эрдэнэ тоглохдоо бүр ингээд эрс шал ондоо хүн болцсон. Бүр хэдэн жилээр ингээд баг ингээд хөгшөрсөн шууд. Тэд дүр тоглохын тулд. Гэх мэтчлэн ингээд манай энэ жүжигчдийн бүтээж байгаа одоо энэ Дагерэн зуучсан те үлдээсэн тэр дүрүүд, тэр тайзны жүжигүүд эднэр бол ерөөсөө бидний уул нь бол тэг энэ оюун санааг утан залж яваа тэр зүйлс байхгүй. Эднэрийг анзаарч байгаа хэрэгтэй. Ер нь бол төгсгөл хэсгийг одоо хэдүүлээ төлөвлөгөө хэрэгэд ороход Дагерэн зуучсан болохоор 1991 онд тэтгэвртэй гараад тэгээ хөдөө нутаг руугаа малчин болоод явцсан. Тэгээ нутагтаа байх үед нь болохоор олон телевизүүд араас нь очсон байдаг. Тэгээд араас нь би нэг бичлэг үзэж байгаа байхгүй. Ингээ телевизийн нэвтрүүлэг очсон. Гэрт нь өөрөө Монгол гэрт. Тэгээд малчин хүн дээд уцтайгаа ингэ сууж байгаа. Тэгсэн Дагерэн зугаа та ингэж яагаад ингэж гингүүл хоолоо бүр ингээд. Үнэхээр гайхаж дураад байхгүй зүгээр ярьж байгаа юм заяа. Тэгэд тэгж яагаад одоо манай жүжигчдийн бас энэ монолог гэж байна л да. Яг нэг хүний одоо тэр тухайн жүжигийн гол дүрийнх нь ч гэдэг юм уу те нэг дүрийнх нь бүр сэтгэлийн углуур гин гаргадаг. Зөвхөн ганц хүн үлддэг тийм хэсэг байхгүй монолог гэж. Тэрэн дээр одоо манай одоогийн жүжигчдээс бас нэлээд чадвар шаард жижиг гүйцэтгэх нь л те. Ер нь бол жүжигчдийн хувьд. Тэгсэн чинь ингээд нөгөө телевизийн нэг сурвалжлагч нь ингээд маллаа сууж байгаа ах штэ одоо хичнээн олон жил ядсан юм Ахмад байгаа штэ. Та нэг тэр жүжигийн тэр монологоо нэг яваад өгөөч гэл тэгэн гол манай сууж байгаа л зөвөр ингээд энийгээс яриа суужсан хөшин чинь нөгөө нэг яг төрхн байгаа байхгүй. Ийм хурцгийн ирэмгээд үрд. Яг дүр нь ороод тэгэл тэр монологыг нэг минут явдаг. Тэгэхэд л өстө бүр ингээл хацаагаал бүр амар заяа бүр ингээд. Тэгээ хөмсгөн цангираад бүр яг тэр хэсэг нь орж ирээ. Тэр үг мүгэ зөөж тавьж байгаа бол үнэхээр байгалийн тэгээ бүр мэрэгжлийн дээд түвшний монологыг зүгээр ингээд сурагчлагч гэртний ирсэн малаа сууж байгаа Ахмад л явж байгаа байхгүй. Тэгээ хоолоо молон зүгээр. Үнэхээр хөдөр хоолоод. Би тэрийг нь харж ирсэн. За ингээд манай нэг бол одоо ингээд араас нь малчин болсон хоон телевизэд очиод ингээс ягаал яриа мараа аваад ингээд өөрсдөө алтан фондонд ер нь бол тавьдаг гэсэн. Тэгэл одоо сум орон нутагт нэм соёлын арга хэмжээ зохиох юм бол те урьдаг. Манай бол 2007 онд намар одоо охин хүргэн хоёроо бараадад Булган аймаг руу дундгой өнгөтэйж байгаа. Булган аймаг руу очиж нүүлсэн байлээ. Тэгээд Дагерэн зуу бол одоо хоёр охинтой. Том охиныг нь Намхаа гэдэг. Бага охиныг нь бол Гам гэдгээ. За ер нь бол түүний амьдрал яг л эргээд яг нутагтаа эргээд яг тэр нэг өссөн төрсөн газраа ойр тойронтой гэр оронтой эсвэл одоо нэг ойр тойрон байх хамаатан садан гэдэг юм уу те тэр бүх хүмүүстэйгээ ингэдэг. Тэгээд 85 насыг одоо хүрдэг. Тэгээд 85 насаараа бас нэг 85 насны оймооч юм уу нэг цагаан сар тохиолдуулаад хийгээд тэгээд хамаг хамаатан садан бүгд цуглаад бүгднтэй сайхан уулзаад баярлаад тэгээ маргааш өглөө нь сэрээгүй гэдэм байлээ. За ер нь бол одоо ингэж одоо амьдрал нь дууссан төгссөн. Тэгээд өнөөдрийн яг энэ нэвтрүүлгийг бэлтгэхэд бид нар бол одоо ерөнхийдөө энэ ардын жүжигч Нэмийн Дагерэнс гэж энэ ном байна л та. За энэ номыг болохоор түүний ганц эгч нь Дагерэнс хон ганц эгч Эчин хорол гэж хүн байгаа. Энэ Эчин хорол гэдэг хүний зээх хүн болох Эрдэнэчимгийн Алтан цог гэж хүн яг энэ номыг гаргасан байдаг байхгүй. Тэгээд энэ хүн болохоор бүр яг манай дээр зорж ирээд тэгээд энэ дээр бүр ингэсэн байна.
Гоё юм. Од мөндрийн хамт олонд хүндэтгэн дурсгва номын цагаан буян өнөд ивэх болтгоо алтан цог 11-р сарын 20 гэдэг. Тэгээд яг манай од мөндрийн хамт олонд дурсгаад тэгээд бид нар энэ номноос одоо нэгсэндээ бүх одоо гэр бүлээсэн те зохиогч ирэхийнхэн дагуу нэвтрүүлгийг бэлтгэсэн гэсэн үг. За дээрээс нь түрүүний ярьж ирснээр түүний хувьд маш олон бүтээл, маш олон кинонд дуу оруулсан, 200 300 кинонд дуу оруулсан, 20 гаруй кинонд дүр тоглосон те. Тэгээд маш олон залуучуудыг одоо үндснийхээ энэ өв соёлыг дамжуулан ингэж үлдээсэн, ингэсэн ингээ байж байгаа. Тэгээд энэ болгоноос нь азар бидэнд телевизийн төрсөд үлдсэн байдаг. Тэр дунд 4 том яг туйл хайлсан гэдэг юм те. Энэ юм үлдсэн. Түүнийх нь нэгийг бид бүхэн явуулах зөвшөөрлийг аваад нэвтрүүлгийнхаа төгсгөл та бүхэн хүргэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань өнөөдрийн яриад байгаа энэ хүн ямар агуу ирэх юм бэ гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд бас сонсоорой гэж үсэ. За баярлалаа гэнэ шүү. За баярлалаа. За тэр цагур төмрийн хоолойч бүр сэтгэлээс гарахгүй хоолой шүү дээ тийм. Ядж хаад төрхөн дээрэж маш сайн наалтцсан бүр яг төгс хүн байсан байхгүй тий. За баярлалаа. За өнөөдрийн Адар амьдрын нэвтрүүлгийг маань чанартай амьдрын өрөөтэй FS Construction болон аригтай хадгалаад 100 сая эзэн болоор Ариг банк ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 телефоны од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. 세계적인 하루는 제레가들 고고는 jellega jin내게 사이메리 제리긴 알베 하질베 하단 데른 노태게 사이한 군지대가 jin내긴 후군대 다닐듯은 마이자가동 제리게 호고차게도 사제 하들다 너른 노태 고차 올라가다니 아무래가 할때 군지든 전망아 하를 개떼게 말랑 도르스가다 볼와지 여기승아 여무슨 얘긴데 하를 그때 말은 돌벌고 대시간 고증 하이르 들어딩 주들 대탱리 아영나 세는 제들 대해리 제리되게는 뒤부지되게 그때 홀랭 가들 대고르되게 어떤 내 눈들세 보다 버틀 볼지도 버틀 된제 줄로가 지금 들에 대딩아 하와시가 한들었던 아떤 사간 버틀도게 하라이디게 하이르스모드 다리 틀니게 실데 지구 텐쇼나스도 슈그 제리마르 터줄대시누가 아또네도 돌아간 자라 소뚱아 아름하게 신진의 도구스물에 대해서 아무런 자외단 아까기 시대를 야우다가 나요태 자가토니 신두디 야우다가 소돌라 셀레데 소하다 살려도 낚시가 본다고 이외 테네진내 오나하다 내진내가 달러주띠게 되게 메데사 할머르다 발생하여 무슨 얘긴데 남자들 저리게 호보사가 도스까지 하다가 너른 노탁당 이래들 일래 같은 일에 벌어서 용바지리겠네 호보 남자들 내근 것들 사한 전나가 하루마라 말이 진냐와다 아무라가 할 때 고건데 어찌 조사라고 세계 저런 파야오지겠네 Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй.
100,000 төгрөг хандилснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.